Дараагийн өглөө би төлөвлөсний дагуу мэрсэн имлэгт ирлээ. Гэтэл ардаа танил хоолой сонсогдов. Бид аль хэдийн салаад байгаа шүү дээ. Чи яагаад намайг дагсаар байна? Би эргэж харахад имэл байлаа. Тэр өглөөс ирэхэд бидээ хит хитэн өвдөж загтансан туралт илэрч, яралтай имлэгт үзүүлэхээр иржээ. Би дотроо инээхээс өөр юу ч хийж чадсангүй. Сифилис мангас эцэстээ ажиллаа хийж эхэлжээ. Тэр 3 залууч бас халдварсан болов. Яг тэр үед ойрхон ууртай хашгирaan сонсогдов. Йоо, Тайлер, чи энэ өвчнийг бидэнд халдаасан шүү. Зүгээр бай. Чи үргэлж олон охидтой худгалтгаа бүгд мэдэн шүү дээ. Маргаан тэр даруй эмх замбраагүй хэрүүл болж хин хинээ буруутгаж эхлэв. Би зүгээр л инээмсэглээд зогсож байлаа. Учир нь жинхэнэ их үүсвэр нь Жакийн бид наалсан 20 ор түвшний сифилиссэн мангас гэдгийг ганц би л мэдэж байсан юм. Би очиж тэднийг тайвшруулав. Санаа зовох хэрэггүй, тийм аимшигтай биш. Зүгээр л имээ ууж, тогтмол хөдөлгөөн хийж, цэвэрхэн байж сайн хооллож бай. Эцэстээ ямар ч байсан өхөн шүү дээ. Тэгээд би тайван холдов. Уруулаа айсан байдалтай үлдэв. Дараа нь би шууд хүүхдийн тасаг руу явж туршлага цуглуулж эхлэв. Нэг ор түвшний идэж мангас илэрлээ. Тулаан ихэллээ. Нэг тулааны дараа нөгөө тулаан. Би өдөржин имлийн өнцөг булан бүрд мангас устгаж байлаа. Орой болоход би аль хэдийн 7 ор түвшинд хүрсэн байв. Шинэ эд зүйлс тоноглолд орж агуулхад устгасан мангасуудаас унсан мах дүүрэн байлаа. Агуулгын хамгийн сайхан нь доторх цаг хугацаа бүрэн зогссон байдаг явдал. Тимээс доторх хэмс хизээч муудаггүй. Ганцхан сул тал нь амдан хадгалж чаддаггүй байсан. Мөн би алтан зүүнний цус гэсэн алтан ур чадварын ном олж авлаа. Сурсны дараа зүгээр цус зогсоох, өвдөлт намдаах чадвар нээгдэв. Бүх зүйл дууссаны дараа би байр руугаа буцлаа. Шат дээр дахин гэрийн эзэгтэй сартай таарав. Энэ удаа тэр намайг оройн хоолнд уурив. Би найз райныг дагуулсан гуруулаа гудамжны эсрэг талын шарсан махны газарт орлоо. Гэтэл эрэхтэй зэрэг саргын биеийн байдал гинэт муудав. Тэр цээжээ бариад газарт дуунав. Өвдөж байна. Өгчих юм шиг санагдаж байна. Би сая сурсан уур чадвараа санаж эргэлзэлгүйгээр 3 зүүнний цэгт мөнгөн зүг хатгав. Хэдхэн секундын дотор түүний нүүрэн дээрх зовлон багсав. Одоохондоо өвдөлтийг намдаана. Боломжтой болсон даруйда имлэгт бүрэн үзлэгт ор. Тэр сулавтар инээмсэглэв. За баярлалаа. Оройн хоолны дараа сар намайг өөрийн тансаг Пентхос руу авч яв. Тэр нүд рүү минь шууд харж чимээгүйхэн хэлв. Надад үлдсэн хугацаанд хамт байгаач. Хариуд нь энэ байр бүхэлдээ чинийх болно. Би гайхан харлаа. Чи өвчтэй гэдгээ аль хэдийн мэдэж байсан уу? Тэр толгойд охив. Тийм, би хизээч жинхэнэ хайрлаж байгаагүй. Үхээсээ өмнө хин нэгнийг жинхнээсээ хайрлах ямар байдгийг мэдрэхийг хүсэж байна. Би дахин асуув. Яагаад би? Тэр зөөлөн инээмсэглэв. Чи шудраг үзсэнтэй зүүчин өвдөлтийг минь намдаадаг. Чиний ачаар үлдсэн хугацаагаа сайхан өнгөрүүлж чадна. Би аз завшаанаа итгэж ядан. Систем огт орцоогүйгээр ийм гайхалтай хайртай хүн олцоо гэж үү? Бодох зүйл ч үлдээгүй. Би тэр даруй зөвшөөрч юу ч болсон түүнийг идээх арга олно гэж дотроо тангараглав. Маргааш өглөө эрт би дахин мэрсэн имлэгт очиж өдөржин мангас устгав. Нар жаргах үед би эцэстээ 10 ор төвшөнд хүрлээ. Тэдгээр тулаануудын үеэр эвдэршгүй би химээх нууц авьяас сэрв. Энэ нь ирж буй биеийн гэмтлийг байнга бууруулж, дайралт хамгаалалтыг нэмэгдүүлж, бүх төрлийн сүрэг нөлөөнд дархлаатай болгож, секунд тутамд 21 тэг аф сэргээдэг байв. Би гайхаад дуугүй болов. Энэ авьяас бүрэн эвдэрсэн байлаа. Ийм хүчтэй болсон тул илүү хүчтэй дайснуудтай тулалдах боломжтой боллоо. Би цаг алдалгүй байр руугаа гүйлээ. Өнөөдрийн зорилго бол саргын биед байгаа хүүхний хорт хавдрын мангас байв. Тэр намайг хармагцаа гэрэлтэж инээмсэглэв. Хөөхөн минь өчигдөр хийсэн 2 зүүнний ачаар өнөөдөр маш сайн унтлаа. Би инээмсэглэв. Одоо бүр илүү сайхан мэдрэх болно. Би шууд тулаанд орлоо. Урд минь олон өнгийн асар том бар гарч ирэв. Тэр хүүхний хорт хавдрын армийн урд хамгаалалт хэмээн нэрлэж 2000 оолттэй байв. Би урагшлан мөрөө илтээрээ зүсв. Тэр даруй 250 оол хасав. Шинэ авьяас маань үнэхээр хүчтэй байлаа. Бар эсрэг дайрсан ч эвдэршгүй би энэ ачаар зөвхөн 20 гэмтэл учруулав. Тулаан хідэн мянган ээлж үргэлжилсэн мэт санагдав. Эцэстээ би урд хамгаалалтыг ялав. Шагнал болгон цагаан барын тоног төхөөрөмж авлаа. Түүний идэвхгүй чадвар нь төвшин бүрт миний бүх үзүүлэлтийг 10 оноогоор байнга нэмэгдүүлдэг байв. Одоогийн төвшин 1. Гэвч баярлаж амжилтгүй саргын хажууд өөр мангас гарч ирэв. 20 ор төвшний хүүхний хорт хавдрын армийн зуудны дарга. Системийн дагуу түүнийг ялбал саргын амийг 2 жилээр сунгана. Би эцэстээ хорт хавдрыг эмчлэх нь тийм энгийн зүйл биш гэдгийг ойлгов. Урд хамгаалалтыг ялах нь зөвхөн эвлэл байжээ. Урд нь бүр аимшигтай мангасуудын арми хүлээж байв. Гэсэн ч анх удаа жинхэнэ найдвар гялалцсан. Тэр үед сараа биеийн өмнөхөөсөө хамаагүй хөнгөн болсныг мэдрэв. Яагаад гэдгийг ойлгосонгүй. Хайрлах нь хүнээ ийм өөр болгодог гэж үү? Тэр инээмсэглэн миний гараас барьж унтлагын өрөө рүү хөтлөв. Хэсэг хугацааны дараа бүх зүйл намдсны дараа би түүнийг дахин хараад хөшив. Түүний биед шинэ 100 ор түвшний үргэлжлийн мангас гарч иржээ. Би дотроо бодов. Өмнөх амьдралдаа юу хийсэн бол энэ амьдралд ингэж их зовж байгаа юм бэ?